5 жилийн төлөвлөгөө 26-аас 30 хоногт сонсож байна. За гишүүдийн ярьж байгаагаар одоо энэ 14 мегатосоос 11 нь хэрэгжих хэмжээг ярьж байна л да. Одоо энэ 5 жил хугацаанд. Гэтэл одоо энэ санхүүгийн боломж маш муу бол сая бид нар эмч багш нарын цайлан тэтгэвэр тэтгэмжийн хэмжээнд бараг мөнгө байхгүй гэд өөр жил тасандаа тулдсан юм хүнд байдалтай болчихлоо шүү дээ. Тэгэхээр энийг одоо санхүү мөнгөний хаанаас босгох вэ? Бонд босгох юм уу? Нэг дэх асуудал. Хоёр дахь асуудал энэ эрүүл мэндийн салбарын асуудал байна л да. Одоо эмч багш нар эмчнэр сая ажил хаялтаа зогсоох шиг байна. Тэгээд яг он гараад яг тодорхой хэдэн хувиар нэмэгдэх юм. За мөн одоо эрүүл мэндийн салбарын ачаал одоо хотын эмнэлгүүдийг хараараа маш их ачаалтай байна. Бүсчилж хөгжүүлнэ гэдэг юм ярьж байгаа манайх 90 аймагуудын нэгдсэн эмнэлгийн төшгөлөө тэрэнд одоо цаардлагатай тоногдог Эмрайм уу ангиогийн аппарат ийм чухал аппарат тоногдог хөрөмжийн давд өгчүүл энэ хот руу ирэх эмчнэрээ шалгахчулчууд энэ ачаал нь буурах юм биш үү? Энэ талаар барьж байгаа бодлого байна уу? Ер нь эрүүл мэндийн салбарын бодлого ер нь буруу төш явж байна л да. Гүйцэтгэлийн санхүүжилтөнд ороод буруу төш яваад одоо санхүү мөнгө босгоо байсан. Аймагуудын нэгдсэн эмнэлэг, хотын дүүргийн эмнэлгүүд, том клиникийн эмнэлгүүдийн ойр зөөлгөрөөс авлага өгдгийг одоо ингээд нуугаад ах юм. Энийг ил болгож энэ бүх юм санхүүжилтийн эрүүл мэндийн даатгалын шинжилэлтээр одоо ямар одоо шинжилт хийх гэж байна? Ер нь миний бодлоор энэ буруу төшөө бодлого нь явж байна. Энэ талаар барьж байгаа бодлого ер нь цаашдаа яах вэ нэг. За 3 дахь асуудал энэ аялал жуулчлалын чиглэлээр одоо засгийн газрын мөрөн хөтөлбөртэйгээ Таван богд хотон хурган нуурын үзэл байгаль үзэл газар руу одоо аялал жуулчлалын тийм зохицлоор байгуулна гэд яасан одоо хүртэл байхгүй. Энэ талаар одоо энэ таны төлөвлөгөөнд байна уу? Дараа нь чөлөө төсгээд асуудал байж байна. Цагаан нуурын чөлөө төсгээд одоо 19 сэтгчлдээ байна уу? 25 хүн ажилдаг хоосон хаяшаа. Энэ тал дээр одоо ямар бодлого барьж байна? Алиас л сомгдох юм зүгээр цайлаа өгөөд байж явах юм уу? Энэ талаар одоо төлөвлөгөөнд тодорхой тусгасан юм байна уу? Ер нь цоч нийгмийн цагаан нуурыг чинь баруун бүсийн худалдаа үйлчилгээнд төв болгоод дунд Азийн орнууд руу, станы орнууд руу бүх малын түгээдэ гаргадаг байсан. Энэ бодлого алдагдчихлаа. Цаашдаа шинэ талын асуудал шийдэхгүй дээр нь одоо хэцүү байдалтай болох юм шиг энэ талаар төлөвлөгөөнд тодорхой тусгаж байна уу? За хүнс эми аюулгүй байдал дээр хөдөө аж ахуйн хамт жидүүгийн төсөв хасаад ах юм. Дотооддоо ер нь их орны өрсөн дурсан эрүүл хүнс нөөр хангах боломж байгаа. Энэ тал дээр энэ та энэ 5 жилийн хугацаанд энэ анхаарлаа хандуулах уу? Энэ дотоодын одоо их орны эрүүл хөрсөн дургасан хүнс нөөр хангах боломж бодлогын талаар ер нь ямар бодлого барьж байна? Дараагийн асуудал энэ эми аюулгүй байдал дээр 100 жил болоход эми үйлдвэр байхгүй. Батгат лабораторид одоо тоног төгөөрөмжгүй. Энэ талаар одоо бодлого барих энэ эми үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр та ямар бодлого барьж байна? Дараа тодруулъя. За хүнс хүний хоолоогоор давж байгаа асуудал хотоодонд орж байгаа. Эний нэг тогтолцооны асуудлыг бид ер нь хүнс эмийн аюулгүй байдал гэдгээр нэг цул, нэг цөм болгож авч үзүүлэх зүйтэй. Одоо бол тустай байгаа зохицуултууд өөрөөр байгаа. Энэ ер нь цааш нэгдэх ёстой гэсэн юм байр суурьтай байдаг. За оруулж ирж байгаа энэ бодлогын асуудал дээр хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн боловсруулалтын хүчин чадлыг 50% нэмэгдүүлнэ гэж энэ 5 жилийн хугацаанд. Эний цаана чинь энэ хүнсний аюулгүй байдлын асуудал, чанарын асуудал, хүнсний хангамжийн асуудал, хүртээмжийн асуудал гээд иж өөрн цогцоор нь хийх олон хөтөлбөрүүд энд суусан байгаа. Та хөтөлбөрийн үзвэл манайхаар 4 том зорилтын хүрээнд 14 томоохон хөтөлбөр хэрэгжүүлэхээр энэ хөгжлийн бодлогод хүнс хөдөө аж ахуйн санал өгөөд дэмжигдээ явж байгаа.
За ер нь чөлөөт бүс бол тухайн байршил онцлогоос хамааруулж байгаа тэр хөгжлийг төлөвлөлтийг хийдэг. За цагаан нуурын чөлөөт бүсийн хувьд бол одоо хил орчим, хил залгаа ийм бүс нутаг байгаа. За хамгийн дөрөнд ер нь эхний ажлын томилтой өдөр бол Баян үлгийн аймагс эхлэх бодолтой байна. Үйлчлэлтийн нөхцөл байдалч бас тийм амаргүй байгаа гэж дуулж байна. Тийм учраас цагаан нуурын тэр чөлөөт бүстэй холбоотой асуудлуудаар тэр хүртэл бидний нүдэн судлаа. Болж игэл одоо чөлөөт бүс хил орчмын чөлөөт бүсийг бол одоо худалдаа за чөлөөт худалдаа талдаа илүү байр суурийг илэрхийлсэн байдлаар өдрөөс хөгжүүлэх ёстой гэж шаарддаг. За одоо үндсэндээ бид нар цагаан нуур, за замын өвд, алтан булаг гэдэг 3 чөлөөт бүсдэр бол хөрөнгө оруулалтууд хийгдэж явж байна. За замын өвдөр бол нэлээд эрчтэй явж байна. Тэнцээ бол одоо шухан сүлж, инженерийн шухан сүлжээр орцсон явж байна. Дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. За цагаан нуур бол хоцрогдож яваа. Тэр бол үнэн. Ажил дээр нь газар дээр нь танилцаад бид нар зөх арга хэмжээнийхэн дагуу танд эргээ Даргын цайдууд байхгүй бас зарим асуултанд хариулахгүй байна л да. Одоо энэ улсын хэмжээнд бензин нэмэх өмөртөө өдгөө 130 төгрөгөөр нэмэгдсэн мэт. Санаас 2 газраас орж ирдэг. Байдал хүнд байна. Энийг буруулах тал дээр энэ ямар бодлого барьж байна? Энэ хүнд байна. Нөгөө талаар ерөнхийдөөс асуухад энэ багшийн хөгжлийн ордон гэж байна. Эмчийн хөгжлийн ордон гэж байхгүй байна. Тийм учраас эрүүл мэндийн хөгжлийн 2 дугаар байр хууч анагаахын дундын байрыг энэ эмчнэрийн хөгжлийн ордон гэд барьж өгөөш гэд 16 давхар байрлагын зураг төсвийг гаргасан байна. 6 давхар хүртэл офис тэгээд дээдл эмчнэр байрладаг тийм. Та энэ 5 жилд энийг хэрэгжүүлэх үү? Энэ одоо бүх зураг төсвийн хийлэгдсэн байна. Энэ дээр нэг анхаарах боломж байна уу тань дээр нь? За Оросын улманы улсын дотоод зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал нефтийн үйлдвэрүүдэд Орос Украин дайнаас болоод шалтгаалсан халдлагуудын улмаас дотоодын зах зээлийн бас дутагдал үүссэн хямралтай нөхцөл байдал бий болсон хэдий ч Монгол улсыг одоо бидний тавьсан хүсэлтийг хүлээж авч шатхууны нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлж байдал бол төвийн бүс тогтворчсон. Нөгөө трейдер компаниудаар дамжуулж баруун бүсээр цагаан нуурын бомтоор нефть шатхуун хууч орж ирдэг байсан тэр үед тасалдчихж байгаа. Үндсэндээ шууд бирж яваа үндсэн үйлдвэрлэгчнэрээ дамжиж трейдерүүд донд нь аваад баруун бүсээр нэвтрүүлдэг байсан. Тэр юм зогссноос шалтгаалаад баруун бүсийн нефтийн хангамж бол шууд хөлийн бомтоор тасалдсан. Улаанбаатар хотоос зөөж байгаа учраас энэ тээврийн зардал шингээд За гүйцээж ярилээ. Тэгвэл бид нар баруун бүсийг докторжуулах талаар бас ажиллаж байна. Манай Жанга бэлгшин бас санаачлалтай ажиллаж байгаа. Хоёрдугаар юм нь тэр эмчийн хөгжлийн төвийн талаар бол багшийн хөгжлийн төв бол өөрийн мэргэжлийн онцлогтой. За анагаах ухааны дээд сургууль одоо та дахин одоо анагаах ухааны их сургуулийн дэргэдэхийн сургуульд энэ чинь өөрөө бол нэгсэндээ эмчийн хөгжлийн төв гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ таны ярьж байгаа асуудлыг судлаа, учрыг магадлаа. Төсөв цуух асуудлахаас шинэ үндсэн чиглэлийн асуудал шүү. Нөгөө одоо нэг 11 мега төсөл иргэн ойлгоод байгаа л тэр нь санхүү мөнгө ханаас босох уу, бонд босох уу гэж асуусан. Хоёр дахь нь эрүүл мэндийн салбарын төсөв одоо аймагуудын нэг зэвлэг халгаа барьж байна. Цангийн яамныхнаас асуулын данс мансын хаацсан юм ямар очиртай? Энэ талаар тодруулъя. Асуулт танилцуулалтаа хэлсэн үгэндээ тодорхой заасан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэдэн баригдах уу? За зээл тусламжаар хэдэн баригдах уу? За 48% нь улсын төсвөө санхүүжилт дэмжлэгээр 16% нь гадаадын зээл тусламжаар гэж хэлсэн санаж байна. Би тоонуудыг наривчилж танд хэлье. Энэ 39 төсөл буюу 44.8%-ийг улсын төсвөөр, 25 төсөл буюу 28.7%-ийг гадаадын зээл тусламжаар, 14 төсөл буюу 16.1%-ийг шууд хөрөнгө оруулалтаар, 8 төслийг бол төр хувийн хөвшлийн түншлэл үнцаас холимог их усвэрээр санхүүжүүлэхээр тооцлоо гэж хэлсэн.